За энэ монголчууд нэг сайхан үг байдгийг мянга сонсохоор нэг удаа үзгэсэн. Тэгэхээр энэ оюу толгойн талаар одоо энэ нийгэмд бол янз бүрийн буруу зөв азгай янз бүрийн ойлголтууд бол байна. Гэтэл яг энэ амьдрал дээр энэ газар дээр энэ өргөн уудан сайхан говь нутагт ирээд энэ оюу толгойн хамт олон энэ хөрөнгө оруулагчид ер нь энд юу хийсэн бэ гэдгийг нүдэрээ үзэхийн үед бол ерөөсөө маш чухал ач холбогдолтой. Миний ойлгож байгаагаар болдгсон бол Монголын бүх ард түмнийг үзүүлмээр байна. Тэгэх юм бол Монголын ард түмэн жинхэнэ одоо энд ямар гэшин бүтээн байгуулад юу бүтээгээд Монгол энэ ард түмэнд энэ оюу толгой юу өгөх юм гэдгийг бол ясан махнаараа ойлгох хаа гэж би ингэж бодож байна. За тэгээд энэ Ахмад геологч Дурхачтыг одоо оюу толгойтой танилцуулах анхны одоо энэ аялалд одоо багтсандаа баяртай байна. Энэ аяллыг зохион байгуулсан оюу толгойн хамт олон Монголын геологийн холбоо энд бол одоо гүн талархж байгаагаа илэрхийлж байна. За тэгэхээр оюу толгойд бол үнэхээр агуу их бүтээн байгуулалт бол явж байгаа юм байна. Өшөөж явах юм байна. Энэ ирээдүй бол бидний нүдэнд бол одоо харагдаж байна. Тэгэхээр оюу толгой бол Монголын ард түмэнд тодорхой үр дүн, тодорхой баялаг, тодорхой хөдөлмөр одоо ийм юмыг бол одоо бүтээнэ. Бүтээж байгаа юм байна. Цаашдаа ч юм ирээдүй байна. Энд бол үнэхээр бид баяртай байна. Энийг одоо нүдэрээ үтсэн хүний хувьд одоо ард түмэндээ хэлж ярихт бол сэтгэл таатай байна.